Есүс хэлэхдээ Матай 24:14 дээр хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхийд даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэсэн. Хэрэв түүний дахин ирэлт нь таны эргэн тойронд сайн мэдээ хэр хүрч байгаагаас шалтгаалж байгаа юм бол түүний ирэлт нь ойрхон байна уу? Эсвэл дахиад хэдэн 10 жил болохоор байна уу? Тэгвэл одоо өргөрөгийн 10-40-ийн цонхонд багтдаг сая хүмүүсийн талаар бодцгоё. Бурхны үг хүрч амжаагүй байгаа эдгээр олон зуун сая хүмүүсийг бодохоор эзний ирэлт нь хараахан болоогүй мэт санагдаж болох юм. Гэвч Бурханд өөрийн ажлыг гүйцэтгэх маш олон арга байдаг. Тэрээр өөрийн төлөвлөгөөнүүдийг биелүүлэхийн тулд юр бусын гайхамшгуудыг үлддэг. Үүний нэг арга зам нь мэдээж бидний өргөл хандвар дамжуулж тэрээр ажиллаа хийх явдал юм. 10% хандвар сайн мэдээ түгээгч нар илгээгдэж, цахим програмууд болон цахим контентууд хийгдэж, мөн хүмүүст Бурхны хайрыг мэдүүлж, түүний дахин ирэлтэнд бэлтгэх сургууль эмнэлгүүд ч байгуулагддаг юм. Яг энэхүү ойлголтын дагуу Бурхны алдрын төлөө түүний хамтрагч болохоор та шийдсэн. Хэрв тийм бол тодорхой хэмжээний нэмэлт өргөл хандвыг өргөж байгаарай. Бурхны сайн мэдээний мастер төлөвлөгөөний ажилд 10% хандивтай дүүцхүйц хэмжээний чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл гэж үгүй билээ. Бурхантай хамтрагч болсноор та түүний ажлыг дэмжиж байгаа бөгөөд тэр ч гэсэн танд туслах болно. Мөн тэрээр биднийг Библиэлд намайг одоо үүгээр шалга гэж Библиэлд хэлсэн. Түүний хамтрагч болсноор тогтмол бас системтэйгээр өргөснөөр бид Есүсийн дахин ирэлтийг ойртуулахад тус нэмэр болж байна гэсэн үг. 10% хандваа буцаан өргөснөөр бид өөрсдийгөө үгүйсгэж Бурхныг эхэнд тавьж буй хэрэг юм.